Сайн байцгаана. 2021 оны хоньны ордныхан буюу хоньны ордны сартай, хоньны ордны мандалттай хүмүүсийн маань хувьд гариг хэрэгсүүд ямар хөө байдлаар нөлөөлөх нь вэ гэдгийг харъя. За мэдээж нарны орд бол тодорхой хэмжээгээр биднэрт нөлөөлнө. За 100-ны одоо 30% нь нарны орд байдаг бол үлдсэн хувь нь сар болон мандалт орд нь нэлээдгүй одоо их хэмжээгээр нөлөөлдөг учраас таны хувьд илүү их мандалт ордуудаа хараарай гэж зөвлөмөр байна. За 2021 он. За бидний хувьд энэ жил нэлээд олон том өөрчлөлтийг авчрах жил байгаа. Учир нь одоо 5-ын тоон зурхаагаар багтж байгаа энэ жил маань өөрчлөлтийг авчирж байгаа жил гэж харж байгаа. За зөвхөн тоон зурхаагаар 5-ын тоон гэж хэлэхээс гадна за бомбын ордонд 2 том гариг маань шилжилт хийж байгаа. За тэгэхээр энэ жилийн хувьд тэгэхээр дөнгөж жил гараад 21 оны 1 сар дөнгөж гараад ангараг гариг маань таныг удирддаг ангараг гариг маань таны ордонд бүтэн одоо 6 сарыг өнгөрөөгөөд эргээд одоо өхрийн орд руу шилжилт хийж байна. За өхрийн ордонд очиод ангараг гариг маань хүн толбоосуудыг санчир гарагтай, тэнгэрийн мантай одоо өрнүүлж байгаа учраас энэ үеэр санхүүгийн асуудал дээр нэлээд томоохон асуудал таны амьдралд үүсэх бүрэн боломжтой байна. За тэгэхээр магадгүй та одоо санхүүгийн ямар нэгэн асуудалтай маш удаан явж исэн бол энэ үеэр одоо санхүүгийн асуудлаасаа гарах боломжийг энэ хүн толбоосууд таныг одоо үүнтэйгээ одоо харьцахыг нөлөөлж байгаа учраас энэ үеэр магадгүй 1 сар 2 сарын үед та санхүү дээрээ томоохон өөрчлөлт хийхин тулд өөрийнхөө одоо бүх хүч чадлыг зориулан өөрчлөлт хийх эхлүүлэх боломжийг бас өгж байгаа гэж харах хэрэгтэй байна. За санжир гариг маань одоо таны санхүүгийн асуудал дээр ангараг гаригийг ирүүлж одоо хүнд холбоосуудыг үүсгэхээс гадна 2021 онд энэ гариг одоо санжир гариг маань хүн толбоосыг тэнгэрийн мантай бас өрнүүлж байгаа. Тэгэхээр ангараг гариг маань одоо өхрийн ордонд хэсэг байж байгаа шилжилтийг гарсны дараа ч гэсэндээ одоо тэнгэрийн ман таны санхүү дээр байж байгаа учраас үүнтэй энэ гаригтай ч одоо хүн толбоосууд буюу сквэрүүдийг хэд удаа хийхээр байна. Тэгэхээр энэ хүн толбоосууд хизээ болох вэ гэхээр 2021 оны 2 сарын 17 за 2 санжир гариг маань 2000 одоо 21 оны 6 сарын 14-нд санхүү рүү хүн толбоосыг хийнэ. За 2021 оны 12 сарын 24-нд хүн толбоосуудыг санхүү үнцийн өөртөө одоо хоол хүнс санхүүгийн байдал үнцэн дээр ч одоо хүн толбоосууд хийж байгаа учраас энэ үеэр таны хувьд өөрчлөлт шимжилтийг одоо хүсээгүй ч одоо өөрөөсөө өөрчлөлт шимжилт хийх боломжуудыг үүсгэнэ гэсэн. Тэгэхээр мэдээж хүн толбоосууд маань эргээд таныг энэ асуудлыг даван гаргах одоо чадамжуудыг нэмэгдүүлж өгдөг учраас таны хувьд тодорхой хэмжээний санхүү дээрээ томоохон үйл явдлуудыг татж байгаа жилүүд гэж үйл явдлууд гэж харах хэрэгтэй. За хоёрт гэвэл ерөнхийдөө бол дараагийн одоо үйл явдлууд 2021 он юу одоо өөрчлөгдөх вэ гэхээр бууд гариг маань 3 удаа ухрах хөдөлгөөнийг хийдгээрээ хийн. Тэгэхээр таны хувьд энэ маань эргээд аль одоо орднуудад хийх вэ гэхээр хоёрт гэхээр за агаар бие махбодтой ордуудад 3 удаагийн энэ ухралт маань хийгдэж байгаа болохоор бидний бодол санаа хэл яриа хамгийн их өртөж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэл яриа бодол санаа компьютер гар утас болон бусад одоо бүх эд зүйлсүүд буюу электрон девайсууд маань энэ ухралтанд өртөж байгаа учраас таны хувьд энэ одоо электрон девайс гар утас компьютер лаптоп зэрэг зүйлүүдтэйгээ харьцаа нэрээ анхаараарай. За хоёрт гэвэл энэ үеэр одоо электрон девайсууд худалдаж авахгүй байвал танд илүү үр дүнтэй байдаг. За энэ үеэр илүү судалгаа шинжилгээ хийгээд ямар зүйлүүд худалдан авах уу эсвэл ашиглах уу өөрийнхөө хийж байгаа хувийн бизнес за олон нийтэд харьцдаг харилцаа маш их одоо үйл явдлуудыг хоньны ордныханд татж байгаа жил учраас энэ зүйлүүдтэйгээ одоо зөв харилцаа холбоог өрнүүлэхийн тулд ямар электрон девайс, ямар одоо софтвер, ямар аппуудыг ашиглаж та одоо жишээлбэл ажлаа илүү цаашдаа одоо эрчимтэй хөгжүүлэх үү, хувийн бизнес, олон нийтэд харилцдаг харилцаа бүх одоо зүйлүүдийг яаж хашаа авч явах вэ тэрийг анхаарах ёстой зүйлүүд байна. За 6 сарын 22 маш анхааралтай байх хэрэгтэй. Учир нь энэ үеэр хэртэл бас давхар явагдаж байгаа учраас хэл яриа болон дээрх дурдсан бүх зүйлүүдээ та болгоомжтой авч явах хэрэгтэй байгаад байна. За үүний дараа бол за энэ бууд гаригийн маань ухрах хөдөлгөөнүүд хизээ хаана одоо болохыг танд нэмээ зөвлөхөд 1 сарын 30 болон 2 сарын 19-ны хооронд бомбын ордонд ухрах хөдөлгөөн энэ маань эргээд найз нөхөд олон нийтэд харьцдаг харилцаа дээр ухарж байгаа. За дээрээс нь санжир гариг дөнгөж тэнцээ эргэж ирээд одоо санжир гариг маань тэнд дөнгөж шинээр ирээд ингээд ирэх 2.5 3 жилийг бий болох гэж байж хахад одоо бууд гариг маань ухарж байгаа учраас магадгүй найз нөхдөдтэйгээ харилцаа холбоо муудалцах
За үл ойлголцол үүсэх, олон нийтэд харьцах харилцаан дээр чинь нэлээд томоохон үл ойлголцол, буруу ойлголцол үүсэх боломжтой байгаа учраас энэ үеэр магадгүй та одоо олон нийтэд харилцдаг харилцаан дээр анхаарах хэрэгтэй. Нэгээр буруу ойлголцол масс медиад хүрэх боломж маш өндөр байгаа үе гэж харах хэрэгтэй. За дараагийн ухрах хөдөлгөөн маань 5 сарын 29-ноос 6 сарын 22-ны хооронд ихрийн ордонд болж байгаа. Тэгэхээр энэ маань эргээ таны хувийн бизнес, гар утас, компьютер, лаптоп, за дээрэс нь бүх харилцаа холбооны өрн телефоны утас зэрэг дээр чинь ухрах хөдөлгөөн хийж байгаа болохоос хийж байгаа учраас энэ үеэр хэл яриа, бодол санаа дээр анхаарах хэрэгтэй. За нөгөө талаар гэвэл одоо имэйл, харилцаа холбооны бүх девайсууд дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Одоо үе чинь энэ үе гэж харж байгаа учраас хэрэгтэл дээрээс нь тэнд болно. Тэгэхээр ямар нэг зүйл одоо шинжлэгдэж өөрчлөгдөх шаардлагатай ба хувь тавилангаараа болох үйл явдлууд учраас магадгүй тантай одоо ажиллах хүмүүсийн нүгээр шинээр одоо төрөх гарч ирэх, за эргэн тойронд чинь таныг хүрээлэн хамтарч ажиллах хувийн бизнесээ чинь өргөжлүүлж хэлэх хүмүүс маань тантай нэг баг хамт олон болоод явах хүмүүс маань энэ үеэр бас гарч ирэх боломжтой байгаа учраас энэ үеийг анхааралтай авах хэрэгтэй. За мэдээж буруу ойлголцол магадгүй таны хэлж байгаа зүйлийг хүмүүс буруу хүлээж авах, хүсээгүй байсан ч одоо буруугаар бодож үйл явдал одоо өөрөөр тоглогдох боломжуудыг бас энэ үеэр нөлөөлж байгаа учраас болгоомжтой байх хэрэгтэй. Холын аялалд бод ухарч явах үеэр бас гарахгүй байхыг хичээгээрэй. Магадгүй ойрын аялалд ч гэсэндээ энэ үеэр хэрэгтэлтээр одоо хувь тавилангаараа гарч ирэх үйл явдлуудыг татах боловч яг одоо миний зүгүүлсэн 5 сарын 29-ноос 6 сарын 22-ны хооронд болж өгвөл та холын аялалд явахгүй байхыг хичээх хэрэгтэй байна. За үүний дараагийн одоо бод гараг ухрах маань 9 сарын 27-наас 10 сарын 18-ны хооронд жинлүүрийн ордонд болох учраас таны бусдад харилцдаг харилцаа нь нөхөр сүйдэртэйгээ харилцах харилцаа, эхнэр одоо болон гэр бүлийн одоо хүнтэйгээ харилцах харилцаан дээр чинь үл ойлголцол үүсэх, тэдний амьдралд томоохон өөрчлөлт орох, ажил төрлийн асуудал дээр нь цэгцлэх хэвээр асуудлууд үүсэх магадлалуудыг бас энэ бод гараг жинлүүрийн ордонд ухрах хөдөлгөөнөөр танд өгөх боломжтой байна. За нөгөө талаар би одоо нүрээ харж харьцдаг харилцааг одоо хийдэг, та бусдад зөвлөгөө өгдөг, ажил хийдэг бол энэ үеэр болгоомжтой байх хэрэгтэй. Магадгүй таны хувьд хэл яриа буруу ойлголцол нөгөө хүн маань хүрснээр хоорондын үйл ойлголцол үүсэх бүрэн боломжтой байна гэж бодох хэрэгтэй шүү. За нөгөө талаар бичиг цаастай холбоотой хууль дүрмийн ямар нэгэн асуудлууд зэрэг дээр анхаарлаа хандуулсан одоо сар чинь энэ сар байх боломжтой. Энэ маань болохоор одоо дахиад хэлэхэд 9 сарын 27-наас 10 сарын 18-ны хооронд байгаа учраас магадгүй та хууль дүрмийн дагуу компани байгуулсан, за үүнийхээ дагуу гэрээ хэлцээр бичиг цаасны асуудлууд үүсэж байгаа бол энэ үеэр анхааралтай аван одоо магадгүй та олон асуудлуудаа шийдэх боломжтой учраас магадгүй та энэ үеэр мартчихсан байх бүрэн боломжтой байна. Тэгэхээр энэ одоо өдрүүдийг та тэмдэглэж аваад ажил төртөө бас амжуулах хэрэгтэй байх нь шүү. За энэний дараагийн том ухрах хөдөлгөөн бас хоньны ордныхонд маань ямархуу нөлөөллүүдийг үзүүлж байгаа гэхээр энэ маань сугар гариг ухрах хөдөлгөөн хийнэ. За 2 жил болоо сугар гариг маань ухрах хөдөлгөөн хийдэг учраас энэ жил за үйл явдал бол нэлээд одоо өвөл 21 оны одоо 12 сарлын үеийн тоглолтоо бол хийх болно. Тэгэхээр сугар гаригийн маань үйл явдал таны аль байршилд чинь нөлөөлөх вэ гэхээр таны хувьд карьер дээр чинь маш хүчтэй нөлөөллийг ухрах хөдөлгөөн авчирснаар хийж байгаа. Тэгэхээр карьерийн ажил ямар нэгэн олон нийтэд харьцдаг ажилдаа дээрээс нь өөрөө чинь албан тушаал дээр одоо сугар гараг ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас олон нийтэд харилцах харилцаан дээр нэлээд одоо анхааралтай байхаас гадна өөрийнхөө одоо зохион байгуулж байгаа эрх мэдэл албан тушаал дээрээ өөрийнхөө байр суурийг тодорхойлох ёстой боломжтой бас үе чинь энэ гэж харах хэрэгтэй байна. За 12 сарын 19-ноос 1 сарын 29-ны хооронд Матрын ордонд одоо сугар гараг маань ухрах хөдөлгөөн хийнэ гэсэн. Тэгэхээр одоо энэ хүү одоо үйл явдал нь танд илүү эргээр одоо тоглох боломжтой байгаад байна. За бархас үед гараг маань бас энэ жил бомбын орд руу ирж байгаа. Тэгэхээр бомбын орд руу бархас үед гараг маань ирээд ухрах хөдөлгөөнийг 6 сард хийнэ. Тэгэхээр одоо магадгүй хамгийн одоо бархас үеийн ивэл за боломжтой сайхан үйл явдал татах үе маань бидний одоо хувьд буюу хоньны ордынхны маань мандалттай сартай хүмүүсийн маань хувьд одоо 6 сар байгаадаа 6 сард одоо ухрах хөдөлгөөн хийн. Тэрнээс наан гэхэлэр 4 сар, 5 сар, 6 сарын хооронд бол одоо маш таатай үйл явдлуудыг таны олон нийтэд харьцдаг харилцаа, масс медиа, за дээрэс нь үзэл бодол ижил төстэй хүмүүсийн баг хамт олон групп сошиал ертөнд одоо бүх л олон үзэл суртал нэгтэй хүмүүсийн маань одоо хамж
багцлаад одоо сайхан үйл явдал болох үед маань энэ үеэр байгаа учраас энэ үеийг анхаараарай. Магадгүй энэ үеэр та илүү олон нийтэд харилцаж итгэвчж одоо магадгүй та сошиал медиагаар ажил хийдэг бол олон дарагчтай болох олон нийтийг хамарсан үйл явдлуудыг хэрэгжүүлээ, олонд хүрсэн үйл явдал хий гэж бодож байгаа бол энэ одоо 3 сарыг ашиглаад одоо бас хүнд хүрэх олон зүйлүүдийг контентуудаа бэлдвэл маш үр дүнтэй байх боломжтой. За энэ дараагийн одоо үйл явдал хэр за Бархас Содог гариг маань Бомбын ордон бүтэн 1 жилийг одоо үүдэн энэ маань болохоор 2021 оноос 2022 оны хооронд маш идэвхтэй хоньны ордны сошиал медиа олон нийтэд харьцдаг харилцаа одоо маш урт удаан хүсэл мөрөөдлийнхэн байршуулд ирж байгаа учраас магадгүй таны хийж байгаа зүйл болгон чинь эргээд маш олон нийтийг хамарсан. Дээрээс нь урт удаан хугацааны зорилттой тийм үйл явдлуудыг та хийвэл маш үр дүнтэй одоо ирэх жилүүд бол үүсэх боломжтой. Тэгэхээр яагаад 21 он гал бие махбодтой хүмүүс маш эерэг үйл явдлуудыг татах ёстой вэ гэхээр нэгт одоо агаар гэрүүд маань буюу ихэр бомбын ордууд маань маш идэвхтэй үйл явдлуудыг татчихээн. Тэгэхээр энэ үеийг ашиглаад та ямар нэгэн одоо long term буюу урт удаан хугацааны хүсэл мөрөөдөлтэй холбоотой олон асуудлуудаа та энэ жил шинээр тавьж эхлүүлэх. За найз нөхдийн асуудал төр ч гэсэндээ та ямар хүмүүс танд үнэхээр яг найзуулаад явж байна. Ямар хүмүүс танд үнэхээр найз биш одоо байна вэ гэдгийг мэдэж авсан ийм үйл явдалтай жил учраас танд одоо илүү ачаа хэрэггүй байх нь байна. Тэгэхээр илүү ачаанаас салан одоо өөртөө чинь урт удаан хугацаанд ойрын хэдэн жилд одоо болох ажил төрөл хүсэл мөрөөдөл чинь чиглэх ёстой хүмүүсийг та аваад одоо явах боломжийг бүрдүүлж байгаа гайхалтай одоо жил учраас энэ жилийг өөрчлөлтийг ерөнхийдөө бол эерэг талаас нь харан өөрчлөлтийг одоо та туулах ёстой байгаад байгаа. Тэгэхээр энэ маань эргээд танд маш таатай үйл явдлуудыг энэ 21 онд авчирна гэж харах хэрэгтэй. За энэ дараагийн одоо үйл явдал гэхэлэр ухрах хөдөлгөөнийг Бархас Содог маань хийгээд за 6-7 сарын 7-8 сарын үед загсны ордон руу одоо хэсэг хугацаанд одоо ороод гарах юм. За ерөнхийдөө бол 22 онд бол Бархас Содог маань загсны орд буюу таны даал тохомсрооны санааны байршилт чинь гадаад улс оронтой холбоотой байршилж шилжилт. Магадгүй та энэ үеэр хоньнууд маань хол оронд одоо амралталт зугаалга хийгээд явбал бас маш таатай байгаа. Тэгэхээр таны хувьд 6 сар 7 сарын үед аялалд гарвал хол орон руу зорчвол бас таатай үйл явдлуудыг татж байгаа учраас одоо энэ их одоо ажлын завсраар ганцхан сар одоо жишээлбэл та аялаад ч юм амраад авахд маш таатай үе байгаа. За хол орныг зорихгүй гэж байгаа бол та магадгүй ганцаараа сувилалд явах мэдгүй одоо өөрийнхөө оюун санааг илүү их одоо амраахгүй бол таны хувьд 21 он тэр чигээр агаар бие махбодод идэвхжсэн байгаа учраас оюун санаа, бодол санаа маш идэвхтэй ажлын эрч хүчээр дүүрэн байгаа жил учраас энэ одоо симхийг ашиглан та амарч авал маш үр дүнтэй байна гэж үзэх хэрэгтэй байна. За хоёрт гэвэл энэ гариг иргэс маань бас одоо нэлээд одоо ухрах хөдөлгөөн хийж байгаа дэргээ урагшлах хөдөлгөөн хийснээр бас намар дахиад олон үйл явдлуудыг таны амьдрал идэвхтэйгээр татна гэж үзэх хэрэгтэй. За ерөнхийдөө бол таны санхүүгийн байршил дээр Тэнгэрийн ван маань ирэх 25 он хүртэл байх учраас одоо дахиад 4 жилийг таны одоо санхүүгийн байдал дээр чинь Үхрийн ордонд ирсэн Тэнгэрийн маан бол хүчтэй энерги өгж байгаа. Тэгэхээр таны хувьд санхүү хоол хүнс өөрөөр илэрхийлэх байдлууд дээр чинь томоохон одоо кармик үйл явдлуудыг татхаас гадна өөрчлөлт шинжил болон үнийгээ даван гарах боломжийг одоо өгнө гэж харах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ гариг иргэсүүд маань санхүүгийн байдал дээр чинь маш өөр байдлаар нөлөөлөхөөр байгаа учраас та санхүүгийн байдлаа маш өвөрмөц байдлаар авч явахыг танаас дахин одоо энэ хүнд холбоосууд маань ирснээр бий болсноор танд нөлөөлж байна гэж харах хэрэгтэй. За тэгэхээр өөрчлөлт заавал хийж ижил одоо таны санхүүгийн байдал маань өөрчлөлтөөр эерэг одоо нөлөөлөлтийг татах ёстой гэдгийг ойлгосноор та одоо эргүүлээд санхүүгийн асуудал дээр өөрийнхөө хэл яриан дээр өөрчлөлтийг хийж чадсанаар санхүүч эргээд өвөрмөц эерэг байдлаар таны амьдралд нөлөөлнө гэдгийг ойлгож авах хэрэгтэй. За тэгээд хэртэлтүүд маань жишээлбэл энэ жил ямархуу одоо байдлаар таны ялс хүдэд ч болохоор байна вэ гэхээр за 6 сарын 10-нд болохоор одоо бүтэн нар хэртэлт ихрийн ордонд болно. Энэ маань эргээд таны одоо хийж байгаа зүйлүүд болон баг хамт олон ажил төрөл төр ч маш эерэг өөрчлөлтийг авчирч байгаа. Тэгэхээр нар хэртэлт маань альва зүйлийг хурцсахад шинжилж хувь тавилангаар одоо болох зүйлүүдийг татж байгаа учраас за 6 сард болох энэ том нар хэртэлт маань таны амьдралд таны
ажил төрөл болон баг хамт олон дээр чинь өөрчлөлтийг авчирна. За энэ үеэр та магадгүй ойрын аялалд ойрын 3 сартаа гарах бүрэн боломжтой. За дээрс нь ажлаар дамжуулан эрт тишиг аяллууд бас их үүсэх боломжтой жил гэж харж байна. За дараагийн хэртэлт болохоор 11 сарын 19-нд за хагас хувийн хагас хэртэлт бас болохоор за энэ хэртэлтээр болохоор маш хүчтэй үхрийн ордонд болж байгаа хэртэлт учраас энэ тал хувийн томоохон хэртэлт маань таны хувьд санхүү дээр чинь шинжилт авчирч жил гэж харах хэрэгтэй. Тэгэхээр санхүүгийн хувьд маш томоохон өөрчлөлтийг хэртэлтээр авчирч байгаа учраас энэ үеэр ямар нэгэн зүйл үеийн өнгөрсөн зүйл өөрөөс чинь холдон одож ямар арга замаар санхүүгөө дахин тэлэх боломжтой вэ гэдгийг бас авчрах гайхалтай үеийг бас хэртэлт өгч байна. За 3-т гэвэл 12 сарын 3 дахь хэртэлт маань 12 сарын 4-нд дахиад нар хэртэлт номын ордонд болж байгаа. Тэгэхээр энэ том нар хэртэлтүүд энэ 21 онд болж байгаа маань эргээд таны хувьд итгэл үнэмшил, оюун санаа, гадаад улс оронтой холбоотой өөрчлөлтөр чинь ирж байна. Тэгэхээр магадгүй та хэрвээ багшилдаг бол магадгүй философич бол та энэ үеэр өөрийнхөө ертөнцийг үзэх үзэл болон философийн арга барилууд дээр чинь томоохон өөрчлөлт орох. Эсвэл таны та багш хүн бол багшлах арга барилд чинь өөрчлөлт орох. Дээрээс нь та хийж байгаа ажил, багшийн ажлаа өөрчлөх ч юм уу. За итгэл үнэмшил, оюун санааны өөрчлөлтөнд орж байгаа энэ үеэ ашиглан та магадгүй ертөнцийг үзэх үзэл, философи, итгэл үнэмшил дээр чинь томоохон бас хэртэлт болж байгаа учраас энэ үе дээр танд маш том өөрчлөлтүүдийг авчрах боломжтой жил гэж бол харах хэрэгтэй байна. Тэгэхээр хоньны ордынхны маань хувьд энэ жил 21 он тэр чигээр томоохон үйл явдлууд гал агаар бие махбодтой гэрүүд итгэвчж байгаа учраас танд өөрчлөлт шинжилт маань урт удаан хугацаанд өгөх боломжтой. За магадгүй таны хувьд энэ жил бас томоохон үйл явдлууд урт удаан хугацааны хүсэл зорилго төр чинь нөлөөлж байгаа учраас үүнтэйгээ холбоотой санхүүгийн асуудал төр чинь бас томоохон бас зүйлүүдийг татчихна. Магадгүй та хүсэл мөрөөдөлтөд зориулан их хэмжээний мөнгө төгрөгийг зориулах, бий болгох, инвест хийх нь эргээд таны урт удаан хугацааны хүсэл мөрөөдлийг чинь танд авчрахаар зорилгууд мөн байвал санхүү чинь бас тийшээгээ маш их явах боломжийг бас нөлөөлж байгаа жил маань 2021 он байна. Тэгэхээр хоньны ордынханд бол ерөнхий байдлаар маш эерэг жил байна гэж харж байна. Тэр танд амжилт